Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмтэрхтэй тэмцгэлцээс 20000 ховор амтны эд эрхтэн хууль бусаар улсын хилээр гаргасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Улаанбаатар хотын Харьяат иргэн НЧАГ нар нь Улаанбаатар төмөр замын ажилтнуудтай бүлэглэн бугын болон ан амтны 300 кг орчим цусан, ясан эвэр бааганаар сарвуу, бугын сүүл зэрэг ховор нэг ховор амтны эд эрхтэн Улаанбаатар Эрээн чиглэлийн галт тэрэгний цуванд нууж 2016 оны 11-р сарын 14-ний өдөр замын үдийн хилийн богдоор хууль бусаар хилээр гаргажээ. Энэ хэргийг цагдаагийн албаагчид илрүүлэн эрүүгийн хуулийн 175-3 дахь хэсэг заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа их сурвалж мэдээллээ. Эколог эдийн засгийн үнэлгээгээр нэг бугыг 6 сая 600 мянган төгрөг, нэг баагааг 6 сая 500 мянган төгрөгөөр тус үнэлдэг байна. Гэмт этгээдүүд байгаль экологод 350 сая орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй өөрчлөсөн байдлаар тогтоогод байгаамаа. Иргэн ОБ эс нар нь ховор амтны чагсаалтанд орсон хүрэн баагаан төвгүүдийн зүйлийг зохицуулгүйгээр тээвэрлсэн явсан асуудалд эрэг үүлэн тусгай ангийн 23 дугаар бүлгийн 203-ийн 1 хэсэг заасаар эрэг үүсгэн мөрдөн байсны ажиллагааг явуулж байна. Ховор олон нэг ховор амтны чагсаалтанд орсон амттыг зохицуулгүйгээр хангахгүй байхыг цагдаагийн байгууллагаас эрдэнэтэй анхааруулж байна.